18 дугаар зууны хүн төрөлхтний гайхамшиг болсон Моцартын амьдрал адал явдал дурсамжууд нь өнөөгийн бидний үед бараг домог мэт түүх болжээ. Австрийн хөгжмийн сууд зохиолч Моцартын хөгжмийг хаврын уур, нарны гэрэл, залуу нас, гэрэл сайхан болгонтой зөвлөх нь олонтой байдаг. Тухайн үеийнхэн Моцартыг 18 дугаар зууны гайхамшиг хэмээн бишрэн хэлдэг байжээ. 25 наснда хүн төрөлхтөнд хосгүй гайхамшигтай 626 бүтээлээ үлдээсэн алдарт сууд хөгжмийн зохиолч Моцарт 1756 онд Австрийн үзэсгэлэн төгөлдөр Зальцбург хотноо тэр үедээ нэрт гарсан хөгжимчний гэр бүл нэмэлж байжээ. Хөгжмийн хосгүй авьяастай бяцхан Моцарт 3 настайдаа хөгжим сурч 4 настайдаа анхны бүтээлээ жижиг аялзуудаа зохиож эхэлжээ. 6 настай байхад нь түүний эцэг Моцартыг эгчийнхэн хамт Европын Мюнхен, Вен, Парис, Лондон, Амстердам, Женев зэрэг хотуудаар бүтэн 3 жилийн аялан тоглолтыг хийлгэж байжээ. Потому что у него есть отец, который научил его всему, что он умел. Моцарт 8 настайдаа анхны симфони, 12 настайдаа анхны дуурайдаа зохиож байв. 10 дахь наснда Европыг эзэмсэн алдартай Италид очиж гялалзсан амжилттай тоглолтуудаа хийхин зэрэгцээ Италийн дуурийн онцлог арга барилтай танилцж байжээ. Тэрээр амьдралынхаа 20 жилийг симфони бүтээл зориулж 50 шахан алдартай симфони зохиож байсан. 18 дугаар зууны хүн төрөлхтний гайхамшиг гэдэг Моцартын дуур, симфони болон бусад бүтээлүүд нь 18 дугаар зууны сонгодог сэтгэлгээний оргил нь байж Моцартын 626 бүтээлийн 17 дуур байлаа.
Ах,